За эрх баригч Монгол Ардын намаас нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид Перузны пүрэв давгийг санал болгосон. За нийслэлийн Монгол Ардын хороо улмаар дэмжсэн. За тэрээр 1990 онд төрсэн энэ жил 36 настай залуу үеийн төлөөлөл. За нийслэлийн иргэдийн хурлаар өнөөдөр хотын даргад төлөөлөгчдийн 80% дэмжиж, за улмаар өнөөдөр үдээс хойш Монгол Улсын ерөнхий сайд шинэ хотын даргаыг батамжилснаар хотын дарга үүрэгт ажилдаа орлоо. Дарга төвтэй биш иргэн төвтэй ажиллана. Дээрээс нь одоо бетон, цемент биш илүү ногоон байгууламжийг сайн байлгах, нэмэгдүүлэх чиглэлээр ажиллана. Автомашин төвтэй биш хүн төвтэй хотыг бий болгохын төлөө шинэ Улаанбаатарыг бүтээнэ гэсэн зорилготой байгаа. Ингэж ажиллахдаа иргэндээ ойр, шударга, эл тод нээлттэй, хариуцлагатай, хурдтай ажиллая гэсэн ийм зарчмыг баримталж байна. Дээрээс нь цаг хугацааны хувьд одоо бид нар чинь 5 сар нэлээд өнгөрцөн явж байна. Хамгийн түрүүнд өвчлөлтийн бэлтгэл ажил руу орох шаардлагатай. Би одоо шууд ингээл өвлийн одоо хөхнөөс буюу кокс, хагас коксын түвшний асуудлаар хурал хийх гээд ингээд байж байна. За араас нь баяр наадамтай холбоотой асуудлууд, энэ зуны бороо хостой холбоотой, суугч шуудуудтай холбоотой асуудлууд, за энэ КОП 17 маш олон ажлууд байж байна. Намрын хичээллийн бэлтгэлээс ахуулаад за үүн дээр нэмээд одоо иргэдийн хүлээлттэй байгаа, эргэлзээтэй байгаа маш олон асуудлууд байна шүү дээ. Энэ мегацтуудыг яах юм бэ? Туулын хурдны зам яах юм бэ? Боржуур ягаа солиод байгаа юм бэ гэх мэтлээ иргэдийн энэ асуудлууд дээр маш одоо оновчтой шийдлүүдийг шаттараа л та бүхэндээ мэдээлж явах болно. За ингээд залуу хотын даргын хувьд бол хил мэдээллийнхэнтэй маш ойр ажиллана. Ер нь болохгүй байгаагаа ч гэсэн би өмнө хэлээл явна. Яагаад гэвэл цаг хугацааны хязгаарлагдмал нөөцтөр байгаа. Бас санхүү мөнгөний хязгаарлагдмал нөөцтөр байгаа. Манай хотын иргэдэд юу хамгийн түрүүнд тулгамдж байгаа вэ гэдэг асуудлаас ажиллаа эхлүүлээд санхүү мөнгөө зарцуулаад явна. За Улаанбаатар хотод хийх ажил маш ихвээ. Утаа төгжрөл, дэд үтцээс эхлээд хийх ажлын дараа л шинэ хотын даргаыг хүлээж байна. За дээр нь эрсдэс уур амьсгалтай манай хотын бүтээн байгуулалтын сар хоног богинохан байдаг. За тиймээс шинэ хотын дарга амралтгүй хурдтай ажиллана гэдгээч хэлж байна. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид бус 12 дугаар хуралдаан өндөрлснийг мэдэгдэе.